Улаанбаатарыг утаанаас салгасан Монгол Ардын намын Бахтан амжилт нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан орлогч их баярын үед утгаараа замхарч байна. 50% буурчгаад байсан утаа эргээд тамтагтай тулж гамшигын хэмжээнд хүрчихлээ. Утаатай тэмцэх ажил урагшлах биш ухарч байхад их баяр орлогч юу хийв? Агаарын бохирдолтой тэмцэх ажлыг удирдах үүрэг хүлээсэн их баяр телевизийн шоунд оролцоод тунчиг завтай яваа харагданлаа. Улаанбаатарчууд утаан дундаа угаартад зуухад эрхэм дарга эхнэрийнхээ заавраар тогоо шанаг эргүүлээд явж явах жишээтэй. Үүрэгт ажил, үүрэг хариуцлага гэдэг зүйл энэ улсад алга болжээ. Эрхэм орлогчийн ажлын үр дүн нүдэн тарагдах утаагаар хэмжигдэх учиртай. Гэтэл өдрөөс өдөрт утаа өтгөрөн саралтаж, Улаанбаатарчууд хэвийн хэмжээнээс 8-аас 20 дахин их бохирдолтой агаараар амьсгалж явна. Нийслэлийн 1.5 сая иргэний амь нас эрүүл мэндийг хорт утаанаас хамгаалах гарч идэл агаарын бохирдол хариуцсан орлогчид байхгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд хангалттай харагдлаа. Нийслэлийн өмнө тулгамдсан энэ том асуудлыг шийдэхэд их баяр орлогч үнэхээр жолдож байна. Энэ өвлийн утаатай тэмцэх ажил анханасаа мордохын хазгай гэдэг болсон. Өнгөрөх 10 дугаар сард сайжруулсан түш шайсан гэр хорооллын иргэд дөн өвлийн хүүтэнд дүүрэг дамжин гүйлдэж байлаа. Удалгүй түш савлах шуудааг болсон хотын даргын инновац технологийн хөгжил хариуцсан орлогчоор ажиллаж байсан их баяр ядаж шуудааны асуудлыг нааштай шийдэх болов гэсэн хүлээлт байсан ч бас л талаар болсон. Дотоодод үйлдвэрлэсэн шуудаагаар нүүрсээ савлах санал санаачлага ядаж түүнээс гарсангүй. Харин өнөөдөр сайжруулсан түшний үйлдвэр галж чадчихлаа. Утаатай тэмцэх ажил нэг л бүтлгүй явна. Улаанбаатар утааг бууруулсныхаа үр дүнд Монгол Ардын нам 3 сонгуульд дараалан хотод ялалт байгуулж чадсан. Харин одоо алтан тушаалын лифтээр өндөр суудал заларсан Ардын намын залуусын ажлын хариуцлагагүй байдал Улаанбаатарчуудыг угаартуулж намынхаа нэр хүндийг шороотой утгаж байна. Улаанбаатар утаатай харагдаж байвал Монгол Ардын намд илсчих, утаа үнэртэж харагдахаа болчихно гэсэн үгс сошиал трендийн нэг хүртэл боллоо. Тархинаас нь шийдэл гараас нь ажил гардаггүй хүнд нийслэлийн өмнө тулгамдсан чухал асуудлыг хариуцуулах хэрэг байна уу эрхэм хотын дарга. Их баяр энэ албан тушаалд үнэндээ сулдаж бас жулдаж байна.